Та саяхан Монголын шадар сайдтай панел хэлэлцүүлэхт оролцсон. Нью-Йорк зохион байгуулагдсан энэ форумын үеэр Монгол улсын хувьд сэргээгт эрчим хүчний хөрөнгө оруулалтын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Нэг чухал зүйлийг дурдмаар байгаа нь өнгөрсөн онд олон улсын эрчим хүчний шилжилтийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт $2.1 их $80 төрж түүхэн дээд түвшинд хүрсэн явдал. Энэ нь 2020 оноос хойш 2 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт болж байна. Харин Хятад улс $818 тэрбум $8 хөрөнгө оруулалтаар тэргүүлж олон улсын өсөлтийн 3/2-ыг бүрдүүлсэн байна. Харин цэвэр эрчим хүчийг тусна авч үзвэл олон улсын тус салбарт хийсэн нийт хөрөнгө оруулалтын 40%-ийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байхад Хятадаас бусад хөгжиж байгаа зах зээлүүд ердөө 15%-ийг л бүрдүүлсэн байна. Бусад хөгжиж байгаа зах зээл гэдгээрээ Бразил, Индия, Чили, Өмнөд Африк, Монгол зэрэг бүх хөгжиж байгаа зах зээлтэй улсыг хамруулсан ч зөвхөн 15%-ийг бүрдүүлсэнийг харуулж байна шүү дээ. Мөн тийм ч таатай бос мэдээд дуулахад энэхүү 15%-ийн эзлэх хувь хэмжээ нь сүүлийн 10 жилийн турш зогсон байдалд орсон явдал. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа зах зээлүүдийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн ч эзлэх хувь хэмжээ нь 10 жилийн турш ердөө 15%-д л гацсан хэвээр байна. Үүнд юу нөлөөлж байгаа вэ? Хамгийн түрүүнд цэвэр эрчим хүч одоогоор үн өртгийн хувьд өрсөлдөх чадвартай болсон байна. Одоогоор нарны эрчим хүчний үн 1 ватт тутамд ойролцоогоор 12 цент болж буурсан бол салхин турбинууд илүү том, илүү үр дүнтэй болохтой зэрэгцэн салхины эрчим хүч өмнөхөөсөө хамаагүй хямд дээр нь үр ашигтай болсон байна. Харин Монгол улсын хувьд гэвэл би өөрөө Climate Scope нэртэй хөгжиж байгаа зах зээлүүд дэх сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын сонирхолд дүн шинжилгээ хийж судалдаг, олон улсын төслийг удирддаг. Үнийг хэлэхэд бидний ажигласнаар сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улс хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч сонирхол татахуй зүйлс болж чадаагүй. Ялангуяа нүүрсэнд хит их тулгуурласан эрчим хүчний бүтцтэй байгаа нь үүнд гол нь нөлөөлж байна. Иймд хэдийгээр нүүрснээс хамааралтай эрчим хүчний процесс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шинэ боломжууд бий болж байгаа ч мөн мэдээж Монгол улс байгалийн баялагаар арвин асар их нөөцтэй хэдийч гэлээ 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлэх зорилтоо биелүүлэх тал дээр бага зэрэг хоцорч байгаа гэдэг нь тодорхой байна. Эцэст нь гэж хэлэхэд бид бүгдээрээ одоо ч net zero зорилтыг биелүүлэхэд шаардлагатай хэмжээнээс доогуур түвшинд байсаар байна. Тиймээс бид илүү их хэмжээний санхүүжилт хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Ялангуяа санхүүжилт тутмаг байгаа хөгжиж байгаа эдийн засгийн орнуудын хувьд. We are still below the levels needed to stay on track for net zero. And we really need to unlock market. Харин ихэнх тохиолдолд эдгээр улс хөрөнгө оруулалтын дутагдалд ордог шалтгаан нь хэд өндөр капиталын зардал болон дэд бүтцийн тутмагшил зэрэгтэй шууд холбоотой байдаг. So, Sophia, what do you think are the biggest barriers that countries need to? Улс орнууд ялангуяа Монгол шиг хөгжиж буй эдийн засгийн орнууд хөрөнгө оруулалт татахад анхаарах ёстой хамгийн том сорилт юу байна? One of the key findings from the Climate Scope project from 2024 is that the main barriers 2024 оны уур амьсгалын хамрах хүрээ төслийн гол дүгнэлтүүдийн нэгд дурдсанаар энэ чиглэлд тулгардаг гол сорилт бол эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой бодлогын тогтворгүй байдал. So in most emerging markets we still see that investors are worried about corruption issues, for example. Ихэнх хөгжиж байгаа зах зээлд хөрөнгө оруулагчид авилгын асуудалд санаа зовж байгааг бид олж харсан. Мөн дэд бүтэц, валютын ханшийн савлгаа сорилт болж байна. Валютын ханшийн хэлбэлцэл нь хөгжиж байгаа зах зээлд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг. Шинэ эрчим хүчний их усрүүдэд төвлөрсөн хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь хаашаа чиглэж байна вэ? Шинэ эрчим хүчний салбарт хаанаас хамгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна? Өнгөрсөн онд энэ төрлийн санхүүжилтийн үнийн дүн ямар байсан талаар хөрөнгө оруулалт татах хамгийн том хүчин зүйл юу байгаа талаар мэдээлэхгүй юу? So global investment hit a record. 2024 онд олон улсын хэмжээнд шинэ эрчим хүчний их усрүүдэд $2.1 их $80 санхүүжилт хийгдсэн нь дээд амжилт болсон.
Ялангуяа цэвэр эрчим хүчний салбарт санхүүжилтийн хэмжээ 700 гаруй тэрбум $. Төрсөн байна. Дахин хэлэхэд нийт хөрөнгө оруулалтыг хөдөлгөж байгаа гол хөдөлгөгч хүч нь бүгд найрамдах Хятад ард улс хэвээр байна. Тиймээс би түрүүн хэлсэнчлэн хөрөнгө оруулалттай холбоотой хамгийн чухал зүйлс нь бүгд найрамдах Хятад ард улстай холбогдож байгаамаа. Одоогоор нар салхины эрчим хүч бусад эрчим хүчний их үүсвэртэй харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай болсон. Нарны зайн цэник хураагаар өмнө маш хямд болсон. Салхин турбин суйрлуулах үнэч ихээхэн буурсан. Түүнчлэн эрчим хүч хоригдлуулах технологийн зардалч 2022-оос 2023 онтой харьцуулахад 20%-аар буурч үзэлтэй. So Sophia, do you think that last year's trend will continue going forward? Өнгөрсөн оны хандлага цаашдаа үргэлжлэн гэж харж байна уу? Худалдааны дайны нөлөөг юу гэж дүгнэж байна? Салбарт нөлөөлөх болов уу? This sector. Yeah, well, I think this is a really Тийм ээ, сайхан асуулт байна. With all this like this Дональд Трампын тарифын галзуур энэ бүх харилцан тарифууд эрчим хүчний шилжилтэд нөлөөлөх болно. Гэхдээ нэг зүйлийг дуртхан зүйтэй гэж бодож байна. This will definitely reshape how the Худалдааны дайны нөлөөгөөр Америкийн нэгдсэн улс зэрэг улс орнууд дотооддоо нийлүүлэлтийн сүлжээтэй болоход улам хэцүү болж байна. Гэтэл нөгөө талд Хятадын нийлүүлэлт төсөж үн буурсаар байна. Энэ нь сайхан сонсогдож байгаа ч Хятадаас бусад улсууд нарны зай, цэник хураагаар болон бусад технологиг дотооддоо үйлдвэрлэх хүчин чармаалтад саадуулж байна. Америкийн нэгдсэн улсын Хятадын импортод ногдуулсан тариф нь цэвэр эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсох, цэник хураагарын хуримтлуур зэрэг хурцтай хөгжиж байгаа салбаруудад нөлөөлж болзошгүй. In the US Учир нь эдгээр үйлдвэрүүд ихэнх тоног төхөөрөмж шаардлагатай материалаа Хятадаас авдаг. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс болон Европын протекционист бодлого Хятад улс, Бразил, Пакистан зэрэг хөгжиж байгаа зах зээл рүү хийх экспортоо нэмэгдүүлэхэд хүргэж байна. But meanwhile, like on the other side, Ингэснээр тус хоёр улс ялангуяа Пакистаны Хятадаас импортлсон нарны зайн хураагаар хэмжээг огцом өснийг харж болохоор байна. Энэ нь дэлхийн цэвэр эрчим хүчний зах зээлийн үнцээр нь өөрчилж байгаа хэлбэр. Чинэлэг орнууд Хятадд хаалгаа хааж байгаа учраас Хятад бусад газраас эрэлтээ нөхөх алхам хийж байна. As richer countries close their doors to China. Тиймээс миний хувьд тариф эрчим хүчний шилжилтийг удаашруулаагүй, харин шинэ тоглогчдыг зах зээлд оруулж ирж байна.